За шинэ дугаар хэлж байна. Энэ дугаар дээр түрүүчийн нэг онгодоос асуусан гэсэн дугаар дээр амласан ёсороо 5 мэдрэхүүгээр даалт ертөнцтэй холбогдох. Тэгээд 3 дахь мэлми бясалгал энэ бүгдийг холбож байгаа нэг зүйл байгаад байгаа. Тэр нь тарих болж таарж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг интернетээс авсан мэдээлэл тэгээ би өөрөө вебшний бясалгалд бас сүлд суусан тэр мэдээлэл тэгээд номон дээр хин онгодоос асуусан гэдэг хэсэг энэ бүгдийг хооронд нь холбоод ямар дүгнэлт гарсан бэ гэдэг талаараа дугаар хийх юм байгаа. За вебшний бясалгалд болохоор би бараг сарын өмнө байна уу суусан. Өмнө нь бол 10-аад жилийн өмнө суусан гэж ярьжсэн. Тэгэхээр 2 дахь удаага сая суусан гэсэн үг. За вебшний бясалгалыг сайн мэдэхгүй байгаа хүмүүст товч тайлбарлах юм бол 10 хоногийн турш одоо тухайн газараа байрлаад бүр хонж өнжөөд гэсэн үг шүү дээ. Тэг баг өдөржингөө 10 гаруй цаг бясалгаж гинүү да. Өглөө 4 цагаас босоод тэгээд орой 9 цагт унтахаар хэвтдэг. Тэр дундаа яг завсарлагаатай. Тэгээд тэнд байхдаа хоорондоо ярьж болдоггүй, бичиж болдоггүй, бүр тохио зангаагарч харьцаж болдоггүй. Утас энтрээ хураалгах чинь тийм одоо орчин нөхцөлд байдаг гэсэн үг. За би яагаад энэ бясалгалд суухаар болсон бэ гэхээр миний тарих бүр ерөөсөө амархаа байцсан. Шүн ингээл унтж байгаа юм шиг, гүүч юм шиг тэгээд нэг жоохон унтж байгаа юм шиг болж байжгаад шүн үүрээр ингээд сэрхээр үргэлжлүүлээд уг нь унтчмаар байгаа боловч миний тарих ингээд үүрээ ажиллаад бүр кино хийгээд ингээд янз бүр хүмүүсийн хоорондоо яриа мараа юу ч болоод байгаа юм даа бүр ингээд амар ажиллана. За би энийг юу гэж ботсон бэ гэхээр энэ тарих ингэж ажиллаж байгааг би өөрөө би болгосон байж таарна. Яаж би болгосон бэ гэхээр ерөн миний тарих мэдээлэл авчингуудаа тэрний бүр ингээд цаад учир утгыг олох гээд одоо миний дур сонирхол юм да. Тэгээд байдаг. Тэгээд аль болох бага мэдээлэл авах гэж хичээдэг хэрнээл 9 жорын мэдээлэлээр одоо үйдчихэд бөмбөгдүүлээд нь штэ. Дээрэс нь миний бас нэг гаргасан алдаа гэхээр би ингээд 2 юмыг зэрэг хийх гэдэг. Одоо тэр бясалгалаар тархиа хөгжүүлвэл яах вэ гэсэн дугаар дээр ууг нь бол номон дээрх зөвлөгөө нь эхлээд чи нэг юмдаа сайн төвлөрөөд сурчих. Тэгхийн бол 2-3 юмд яг төвлөрч болох юмаа гэсэн санаа байсныг би та бүхэнд хүргэжсэн хэрнээ өөрөө нэг юмд ч олигтой төвлөрч чадахгүй байгаа хэрнээ одоо 0-д орохтой уцаа авч орно эсвэл ном авч орно. За тэгэнгүүтээ зурагт үзэж байгаад юм идэн. За зурагт үзэж байгаад бүр номоо уншина. Аль алинд нь анхаарлаа хандуулах гэж хичээнэ. Одоо хичээнж явахдаа тэгээ анхаарлаа хандуулж болж байгаа юм л да. Тэгээд тэрийг зуршил болгочонгод яаж юм гэхээр тарих ингээд жишээгээр авах юм бол би болохоор тарихыг хурдтай ингээ явж байгаа машин шиг ажилуулсан. Тэгэнгүүт шүний яаж юм гэхээр хөрх юм тоормс аваад тэр нь ажилсааран байгаад үүр цайлгачж байгаа байхгүй баг. Тэр айгүй хурдтай явсан машиныг зогсоож чадахгүй байгаа гэж хэлхэн. Тэгэхээр бид нэр авж байгаа мэдээллээ багасгах хэрэгтэй. Одоо нөгөө ууг нь бол далд ухамсартайгаа холбоотой гэж 6 дугаар дээр ярьдаг штэ тий. 5 мэдрэхүүгээ бид нар ингээд хордуулсан байдаг тий. Энэ 5 мэдрэхүүгээрээ 9 жорын одоо мэдээллээр бөмбөгдсөн байдаг учраас бид нэр даалт ертөнцийн мэдээлэлтэй холбогдох боломжгүй байгаамаа гэж тайлбарлаж ирсэн тий. Тэгсэн чинь би яг өөрөө маш их мэдээллийг ялангуяа одоо харах мэдрэхүүгээрээ дамжуулаад аваад байгаа байхгүй юу. Тэгээ тархиндаа маш их мэдээллийг ингээ агуулсан. Нөгөөх нь бүр ингээ зэгцэрч чадахгүй янз бүр юмар дүүрсэн. Тэгэхээр би тэр их мэдээллүүдийг багасгах хийж эмх цэгцэнд нь оруулж ийж миний одоо нойр сайжирна. Миний тархины ажиллагаа бас сайжирна. Тэгэхгүй эн чинь бүр ингээ замбраагүй юм болж байгаа байхгүй юу. Яг ингээ дугаараа бэлдэх гэхээр бас төвлөрч чадахгүй. Тархин тийм замбраагүй байгаа юм чи яаж юу төвлөрөх вүрдэ тий. Тэгээд 5 мэдрэхүүгээрээ мэдээлэл авахыг зогсоох хамгийн боломжит хувилбар надад энэ вебшний бясалгал байсан. Тэн дээр яаж юм гэхээр бид нэр хоорондоо ярихгүй байгаа. Дээрээс нь янз бүрийн зурагт мөрхтэн зэрэг мөцгүй юм чинь сонсох мэдрэхүүгээрээ бараг л мэдээлэл авахгүй гэсэн. Яг орой нэг 2 цагийн яг энэ бясалгалаа тайлбарсан нэг тийм хэсэг явдаг. За тэрийг л сонсох юм да. За харах мэдрэхүүгээрээ бас ингээд гар утсаа хураалгачдаг юу ч үзэхгүй те юм уншихгүй ингээ байгаа учраас нөгөө л нэг өдөр болгон хардаг царай яг нэг бусад хүмүүс байгаа шүү дээ те бясалгал хийж байгаа тэрийг харан нөгөө л нэг байшин барилга нөгөө л нэг орчин. Тэгэхээр харах мэдрэхүүгээрээ би шинэ мэдээлэл ер нь их авахгүй байх гэсэн үг. Хүртэх мэдрэхүү бол тийм бид нараар юм хийхгүй байгаа шүү дээ. Хоолооч хийхгүй хүнээр хоолоо хийдэлгээд идчихэж байгаа. Тэгээ одоо нүр гараа угаахцаа тэр мэрэнд л одоо хүртэх мэдрэхүй ажиллах юм. За бусдаар бол юмд хүрэхгүй байгаа. За үнэрлэх амтлах хоёр бол
За хуучин бясалгач бол бүр ингээд нэг хоол нь хасагдчихдаг. Тэгэхээр өглөө 4 цагаас босоод 6 цагт нэг цай борцогтой. Тэгээд өдөр 12 цагаас цайтай. Тэгээ бусад 10 хэдэн цагт нь 19 цагт нь юм уу амтлах, өндөрлөх мэдрэхүү бараг ажиллахгүй гэсэн үг. Тэргээр шинэ мэдээлэл би авахгүй гэсэн үг. Тэгээ инхээр бараг л 80% та би 5 мэдрэхүүгээрээ шинээр мэдээлэл авахгүй, дээрэс нь ингээд юу ч бодохгүй амьсгал дээрээ ингээд төвлөрөөд байхаар яах нь нөгөө тархич нь шинээр юм мэдээлэл орж ирэхгүй байгаа учраас өмнөх мэдээллүүдээ ингээ боловсруулад, эмх цэгцэнд оруулаад ийм ажил хийж байгаа байхгүй. Тийм ажиллаа л хийхээс өөр аргагүй. Шинээрээ морж ирэхгүй учраас. Тэгээ энийг яг хуу бясалгалынхан өөрснөө тайлбарлахдаа өвлийн үрийг устгадаг гэж яриад байгаа байхгүй. Ингээд шинээр ингээд юм хийхгүй ингээд бясалгаа суухаар. Гэтэ өвлийн үр чинь тийм амархан устдаг зүйл гэж би бол бас бодохгүй л юм л да. Энэ нөгөө орчуулгын жоохон өвгний сонголт буруу байгаа юм байна гэж би ойлгосон. Өмнө нь би нөгөө 10 жилийн өмнө суусан гэж байгаа ш. Тэгэхэд маш ойлгомжтой, надад айгүй ойрхон тусаад исэн байхгүй тэр тайлбар нь. Тэгсэн чинь одоогийнх нэг л бишээ. Арай өөр, нэг л жоохон сонирн байгаад байсан. Үг үсгийн сонголтноос ч болоод байгаа мó. Тэгсэн чинь яасан гэхээр 10 жилийн өмнөх нь болохоор олон улсад бясалгал явуулдаг. Тэгээд англи хэл дээр байдгийг Монголд хөрвүүлээд тухайн үед бол ингээ ярьж ирсэн байлээ. Одоо болохоор зохион байгуулж байгаа хүмүүс нь арай өөрчлөгдсөн. Одоогийн хүмүүс нь болохоор энэ чинь 1000 жилийн өмнө үүссэн бясалгал гэж байгаа байхгүй. Тэгэхээр 1000 жилийн өмнө одоо байсан тэр тайлбарыг дээр үеийнх нь энэтхэг хэлнээс орчуулад бүр дээр үеийнх нь хэлнээс шүү Монгол руу орчуулаад тэрийг явуулж байгаа гэж байгаа. Тэнгүүд 1000 жилийн өмнөх хүмүүсийн сэтгүүнд тааруулсан яриаг одоо 21-р зууны тэгээ дээрэс нь бүр монголчуудад зориулсан бясалгалд ингээд орчуулад шууд тавьсан байгаа надаа жоохон алдаатай жоохон тохиромжгүй санагдсан. Залуучуудад ялангуяа жоохон тохирохооргүй санагдсан. За тэгээд ингээд эхний хэд хоногт нь болохоор ингээд зөвхөн амьсгаллаа авах гарах тэрийг ажиглаад байж байдаг. За ингээд тэгэнгүүт эхэнд нь жоохон ингээд бодол орж ирж хагаад сүүлдээ 3-4 хоног дээр нь бол дайжгүй шүү. Нөгөө тархины үйл ажиллагаа маань айгу саарад нөгөө 80 бодол хэрэгтэй хэрэггүй морж ирдэг чи айгу гайгүй болоод сэгцрээд айгу айтайхан болж ирж байна. Тэгээ унтах ч бас гайгүй сайжирж байгаа юм. Бүр огцомж биш ч гэсэн хөрхөн сайжраад явж байгаа юм. Тэгээд тэр чин яг випшна бясалгал нь болохоор 5 дахь өдрөөс эхэлдэг байхгүй юу? Тэр нь яадаг вэ гэхээр биеийнхаа хэсгүүд дээр ингээ ажиглалт хийдэг. Ажиглалт хийн гэдэг маань одоо яг тэр газараа төвлөрөөд тэнд яг юу мэдрэгдэж гин гэдгийг мэдрэмжэл ажиглана гэсэн үг. Толгоонд оройноос ихсүүлэл нэг за 4 хурууд зайтай ингээл хэсэгт ажиглал явцдаг. Тэгээ тэрнийх нь хурд нь явандаа нэмэгдээд ингээд нэг юм сканерт ордог штэ. Одоо рентгенээр тэрэн шиг ингээл дээрээс доошоо би өөрийгөө ингээл ажиглана л гэсэн үг. Төвлөрж байгаа хэсгүүд дээр яадаг гэхээр надад нэг юм жоохон жирэлдсэн мэдрэмж өгдөг. Тэгээд арай нэг жоохон бүлээн мэдрэгддэг. Тэгэл дээшээ доошоо ингээл ажиглангууд нэг юм урсгал шиг те гүйдэл долгион гэх юм уу да за нэг тийм мэдрэмж авдаг. Тэгээд энэ мэдрэмжийг ингээд аваад 5 хоног яг випшнээгаа ингээд хийгээд ангууд явандаа хүсэл шуналгүй болно гэж байгаа уур хилэнгүү сэтгэл нь ийм тэгш амгалан болно гэж одоо тайлбарлаж байгаа юм. 10 жилийн өмнө суугаад ингээд гарч ирэхэд яг амьдрал дээр надад мэдрэгдсэн зүйл нь гэхээр яалтчгүй би жоохон баг зэрэг ийм шунал дарагдсан санагдсан байхгүй. Тэр нөгөө тэгэхээр тэр айгуу жижигхэн юмн дээр ажиглагдсан зайлвал амттай юм ингээд хүн хэдий ингээд болцсон ч гэсэн нэмж идээд идэг штэ яг тиймэрхүү дүү шунал дарагдсан. Тэгээд дээрэс нь одоо сөрөг сэтгэл хөдлөлөөс гадна эерэг сэтгэл хөдлөл маань давхар бас багассан юм шиг санагдсан. Тэр нь надад жоохон яг ясэмдэр жоохон амар санагдаад би ч одоо ямар ч сэтгэл хөдлөлгүй нэг те зомби шиг юм гүлээсийн амтан болчих юм бахта энэ бясалгыг хийсээр агаад гэж тийм бодол төрөөд өнгөрч исэн. Гэхдээ яахтай нэг 10 хоногийн бясалгалч одоо юу шалах вэ чаваас. Тэгээ яг яваанда бүр амар гүнзгийрх юм бол ийм болох юм бах та гэж би бодоод өнгөрж исэн. Тэгээд би цаад учрыг нь ерөн бодож олмоор санагдаад байсан байхгүй юу. Яагаад ингэж биеэр гүйлгэж байгаа одоо энэ те гүйдлийн ажиглалт маань дэлгөөн ч юм уу юу ч те энэ ажиглалт маань ерөн миний одоо тэр сэтгхүүд ямар учраас нөлөөлөд энэ тэр нэг шинжлэх ухааны үүднээс ч юм уу ямар нэгэн гаргалгаа байх ёстой гэж би бодоод байсан. Тэр яг юу ээж болох вэ гэд бодож жогоод Бөөгийн товчон гэдэг номоо нэлээд эргүүлж тойруулж харлаа л да. За энтэй холбогдохоор тайлбар нь байж болохоор юм юу вэ гэдгийг ингээд харсан чинь энэ номон дээр авир тарих гэж нэг зүйлийн тухай ярьж байгаа байхгүй.
Энэ нь тархинд байдаг нэг юм хэсэг. Авир 6 тархич гэж хэлж байгаа юм. 6 төрлийн ийм авир айш энэ хэсгээс үүсдэг гэдэг жоо байхгүй юу. Тэр нь юу гэхээр болих залах уу, бардамнал, шантрал, атаархал, докторгүй байдал гэж байгаа. За энэ 6 зүйл ер нь бол зовлонгийн шалтгаан. Одоо тэр випшна бясалгал дээр зовлонгийн шалтгааныг олох гэдэг үг маш их гарна. Тэрийгээ тэгээ яг нарийн тайлбарлсан юм байхгүй, сайн ойлгохдохоор биш. Энэ номон дээр бол ингэ бүр нарийн 6 энэ 6-тай 6 ихсэх юм бол ерөөсөө зовлон болно гэлтгсэн байгаа байхгүй юу. Авир тархи буюу тэр нэг тархины хэсгийн итгэвчих үед сэтгэл боллоод бид илрэх шинж тэмдгийн хүртэл ингээд бичээд өгсөн байгаа. Нилээн их мэдээлэл байгаа. За энийг бүр дараагийн дугаар дээр нилээн дэлгэрүүлээ. Монгол өвөг дээдсийн нэг юм давуу тал гэх юм уу юу гэх юм те, тэр нь болохоор арга билег аль альнийг хослуулж идэг. За энэтхэгүүд бол зөвхөн бэлэг талын яагаад ингэж випшна бясалгал болгоцсон байна да. Харин Монгол өвөг дээдс болохоор энийг амьдрал дээр чи яаж авир аашаад засах ёстой. Дээрэс нь тархины тэр хэсэгтээ яаж үйлчлүүлвэл тэрийгэ засах боломжтой ингээд арга билег аль альнийг ингэж зааж өгсөн байгаа. Хослуулж ингэж явдаг байсан. Авир тархинд гэсэн чинь ийм газар байршина гэж байгаа байхгүй. Шилэн хүзүүний хохорхойноос 3 хуруу дээр оршино гэж байгаа. 3 хуруу дээр. Авир тархин тусгаалсан тархи биш. Гавал дахь тархин дотор байгаа хөдөлгөөн удирдах байгаа юу, үгүй юу гэдгээсээ шалтгааллах чадамжийг нь хэлдэг гэж байна. Хөдөлгөөн удирдах байгаа юу, үгүй юу гэх чадамж гэж байна. Ямар ч нэг тархины хойд хэсэгт л байгаад байгаа. Бүх хүн муу юм бодоход ар шилэнд байдаг тархины тэр хэсэг нь ажиллаж байдаг. Сайн зүйл бодоход урагшаа тархи ажилдаг гэж байна. Тархины урд хэсэгт сайн зүйл бодоход ажиллана. Нөгөө соронзон хим цахилгаан хэмжин гүйж байдаг. Тийм учраас муу чимээ сонсоход хүмүүн дагцаа барьдаг юм. Бурхан минь гэж хэлэхдээ хүмүүс гидийж хэлдэг гинэ. Тэгээд мухарталд орохороо бас гидийдэг юм а гэж байна. Өөрөөр хэлбэл мухартлаас гарах гээд эндээ дохио өгөөд байна гэсэн үг. Энэ хүүхдүүд юм асуухаар мэдхээ байдаг да. Тэгтээ ар шилээ майжаад ундаг биз дээ. Энд чинь нөгөө мухраасаа мэдээлэл хайж байгаа юм а гэж байна. Шилээ майжхаар тэгээд нэмэр болдсон болов гэсэн чинь болно. Учир нь энэ үрэлтийн орон зай соронзон хим үүсгэж санахад тусалдаг юм а гэж байна. Ургуулan бодож нарийн учиг зүй харахын тулд урд магнад цэник өгнө. За нөгөө сайн бодоход урд талд ажиллана гэдгийсэн. Тэгээд дээрэс нь ургуулan бодож нарийн учиг зүйг харах гинэ. За тэгсэн чинь ард хэсэгт болохоор учир зүйг санах гээд урдын явдлыг тодлох гээд байвал ард хэсэгт цэник өгнө гэж байна. За би гэрийн даалгавраа хийсэн билүү яалаа гэж бодоход ар хэсэгт цэник өгөх нь байна. Дээрэс нь арга зал хэрэглэх мухартлаас төр хугацаанд аргалж гарах үед ар шилээ майждаг гинэ. За өөрөөр хэлбэл жам ёсны бүх зүйлийг дис дараатаагаар хийх үйлдэл урд хэсэг төвлөрч, харин жам ёсноос гажууд уулах зүйл нь ар хэсэг төвлөрч байгаа юм а гэж байна. Тэгэхээр би энэ хэсэс ингэж дүгнээд байгаа байхгүй юу? Одоо випшна бясалгал дээр амьсгал дээр төвлөрөөд байсан шүү дээ. Яг одоо юм бодохгүй байхыг хичээж байгаа. Яг энэ үед бид нар яадаг байх нь одоо энэ нэгсэн ба штэ. Ургуулan бодож нарийн учиг зүйг харахын тулд гэж байгаа. Тэгэхээр яг одоо төвлөрөх юм бол урд хэсэг цэник өгнө гэсэн үг байгааз. Дээрээс нь жам ёсны бүх зүйлийг дистаратаагаар хийх үйлдэлт гэж байгаа. Тэгэхээр амьсгалчин өөрөө жам ёсных. Тэг хүн амьд байгаа бол амьсгалч л байгаа. Энд чинь цаанаасаа би нэг амьсгалыг хоёр амьсгалыг гэж бид нар боддгоо цаанаасаа л ингэж гарч ирдэг. Тэгэхээр жам ёсны үйлдэл дээрээс нь учир зүйг харна гэдэг чиг одоо болж байгаа явдал те. Тэгэхээр энэ амьсгал дээр ажиллаж байгаа. Тэгээ дээрээс нь биеийнхаа энэ бүх хэсгийг яг одоо ажиллаж байгаа шүү дээ. Энэ үйлдэл маань тархины урд хэсэгт идэвхжил өгөөд байгаа гэсэн үг болж таарч байна. Бидний ард хэсэгт ерөөсөө цэник өгөх ямар ч боломжгүй тийм орчин нөхцөлийг энэ бясалгал бүрдүүлсэн байна л гэсэн үг болж таарж байна. Ард хэсэг хизээ төвлөрдөг вэ гэхээр өнгөрсөн үйл явдлыг санах үед гэж шүү дээ. Эсвэл төр зургийн одоо аргацах мухартлаас гарах үедээ ард шилэн дээр ингэж бид нэр цэник өгдөг болж таарж штэ. Тэгэхээр ард хэсэг дээр их цэник өгöd ах юм бол яах нь вэ? Түрүүний ярьсан авир 6 ааш араншин маань ингээд улам тодроод байдаг байх нь. Одоо эн чинь яг нөгөө бясалгал дээр яриад исэн
уурлах, шунал, тачаал эднэрийг энэ бясалгыг пшнаг хийгээд ах юм бол багасдгаа, арилдгаа гэж яриад ирсний тайлбар ерөөсөө л энэ болж тарж байгаа. Бидний өвөг дээдсийн тайлбар бол харьцангуй амьдралтай, үнний ортой юм шиг сонсогдож байгааз. Тархины хойд хэсэг буюу өнгөрснийг санахад ажилдаг төр зур юм аргалахад ажилдаг тэр хэсэгтэр цэнэг баг өгөөд ах юм бол энэ авир айш дарагдана гэсэн үг юм байна. Тэгэхээр бясалгал хийх чинь бид нэр аль болох юм бодохгүй байхыг хичээж байгаа. Одоодоо төвлөрөхийг хичээж байгаа чи ерөөсөө л цаадах учирч янзсан ийм бош тараад байгаа байхгүй. Ер нь бидний бид ингээд цахилгаан соронзоо орны гүйдэл ингээд гүйж байгаа. Хамгийн их гүйдэг хэсэг нь ерөөсөө тархинд байдаг. Одоо бид нар маш их баримтат кино болоод одоо сэтгэц мэдрэлийн имлэг тийм уран сайхны кино дээр тархины хэсэгт ингээд цахилгаанаар үйлчлээд хаана үйлчилснээсээ шалтгаалаад ингээд зарим хүмүүс идгээ, зарим нь бүр болохоо байгаад байдаг За тэгээд судалгаа шинжилгээ хийхдээ яг тэр хаана тархин цэнэг хоримтлагдчихин, юу бодохоор яг яадгийн бэ гэдгийг нь одоо болтол ингээд судалж л байдаг Тэгэхээр яах нь випшна бясалгал хийх цаад утга нь тархины хойд хэсэгт цэнэг өгөхгүйгээр ерөөсөө л урд хэсэгт л өгөөд байх юм бол тэр авир айш дарагдаад байдаг болж таарж байна. За дээрэс нь түрүүчийн онгодоос асуу гэсэн номны хэсэг дээр онгодоос ингэж асуусан хэсэг байгаа байхгүй юу? Мэлми яаж нээгддэг юм бол 5 мэлми байдаг үүнийг ямар дараалалаар нээх вэ гэж энэ нөгөө 5 метрхүүгээрээ 70 ертөнцтэй холбогдох тэрийг 5 мэлми гэд нэрлэдэг байгаа. Тэгэхээр энийг ямар дараалалаар альнаас нь эхэлж ингэж метрхүүгээ нээх вэ гэдэг асуултыг онгодоос тавьсан чинь онгод ингэж хариулсан байгаа. Мэлми гэдэг нь тархийг идэвхжүүлэхдээ яг адилхан нүдэн орон зайг салст бүрхөвчийг эрчмээр хангаж хануулж мэдрэхгүй байгаа зүйлийг нь мэдрүүлэхийг хэлнэ гэж байна. Эрчмийн сүлжээ нүдний төвөр гүйцэд эргэлдэнэ гэсэн үг. Эрчмийн сүлжээ. Арга нь ерөөсөө л энэ. Сонортой болъё гэвэл эрчмийн төв чихний дунгаар эргэлдэж байх орчимд хүмүүний сонсдоггүй авиа тодрон сонсогддог. Тэр эрчмийг буцаагаад урсгалыг нь өөрчлөхөд сонсгоо байж ахиад тийшээ шилжүүлэхэд сонсож байдаг юм а гэж байна. Тэгэхээр энэ эрчмийн урсгал хэр хүчтэй байгаагаас 5 үе шат гарч ирээд байгаа юм а. Арьс болоод алганы мэдрэхүй хүмүүний энэ бөөгийн мэдрэмжүүд адилхан. Эрчим судлуудыг л гүйлгэх гэдэг ганцхан зүйл байдаг юм. Яагаад бясалгал хийгээд мэлмитээ сонортой болдог вэ гэвэл эрчмийн урсгалыг л хянж байдаг юм штэ тэр дасгалууд чинь гэж байна. Тэгээд нэг газар төвлөрөхөд тэнд 70 ертөнцийн мэдрэхүй хөгждөг юм. Ерөөсөө л энэ мэлмитээ болъё гэвэл 30 гариг шөнөөр бүлэхэд л хангалттай шүү дээ. Харах нүд чинь хардаггүй байсан зүйлээ харна гэдэг ч байгаа байхгүй. Одоо тэр бясалгал дээр хийгээд исэн тэр нэг эрчим гүйлгээд байна шүү дээ Тэрийг хаан төвлөрүүлнэ тэр хэсэг нь 70 ертөнцтэй холбоотой мэдээллийг болдог байдлаар одоо нэг юу хийн сэрдэг хөгждөг гэх юм уу. Тийм болж таарч байна Одоо жишээ нь мэлмигийн нээ гэвэл ерөөсөө л 30 өдөр шөнөөр бөөлөхөд болно. Бөөлнө гэдэг маань ерөөсөө бясалгана гэсэн үг. Бидний бясалгах гэдэг үгнээс арай жоохон ялгаатай нь хөгжим химнэлтэйгээр бясалгадаг гэсэн үг. Бясалгал хийхдээ ямар нэгэн чаддаг хөгжмөө тоглож бясалгаж болно. За энэ бол 7 дахин илүү хүчтэй гэж байгаа. Чимээгүй бясалгаснаас гэх юм уу. Тэгэхээр бөөлөх бол ерөөсөө л тэр чимээтэй хөг аялгаутай бясалгахын нэг төрлөл гэсэн үг. Тэгэхээр 30 хоног ийм чимээтэй хөгжим сонсдог ч юм уу, хөгжим гаргадаг, тоглодог ч юм уу, эсвэл дуулдаг ч юм уу. За ийм байдлаар бясалгах юм бол 30 шөнийн дотор 70 ертөнцтэй харах мэдрэхүүгээрээ холбогдох боломжтой болж таарж байна. Тэгэхээр энэ дэр онгодын яриан дээр болохоор онгод буулгаад тарих сэрдэгэ гэж байна. Тэгээ өвдөөцөө ингээд бидэг болохаар тарих сэрдэг. Замбраагүй сэрдэг учир үе алгасч сэрж болно. Миний тэдх үе тийм хүмүүн тиймэрхүү амьдарч байсан гэд ясаа эхэлж таниад дараа нээжийн таллаа буюу тусаа таниад эцэст нь өөрийнхөө сүнсний зорилгыг өөрийнхөө өмнөх амьдралын мэдээллийг таньж эхэлдэг гэж байгаа байхгүй юу. Тархины эс хөөе сэр гэхэд сэрдэггүй. Нэг нэгээр нь сэрээдэг учраас тэгээд ч замбраагүй сэрдэг учраас яагаад нэг үе хэсэг үеэ санчхаад дунд нь санддгүй гэдэг ийм учир нь бол ийм ээ гэж ингэж тайлбарласан хэсгийг өмнөх дугаар дээр хэлсэндээ тэгэхээр энэ бас давхар холбогдож байгаа. Тэгэхээр энэ гүйдлийг тархин дээр төвлөрснөөр тархины эд эсийг
сэрээдэг болж таарж байна. Энэ нэг эрчмийн гүйдлийг. Ингэснээрээ өмнөх насны өөрийн төрөлтийн ямар одоо би өмнөх насанд амтан байсан юм уу, ямар хүн байсан тэрийгээ санаж болж ирдэг байх нь. Гэхдээ дараалалаараа биш, замбраагүй аль ч хэсгээс нь санаж болдог гэж онгодуу тайлбарласан байна. Тэгсэн чинь яг энэ випшна бясалгалд явж исэн нэг хүн болохоор одоо өөр орны эрэгтэй хүмүүсийг ингээ харсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ бясалгал зааж байгаа багшаас асуусан чинь би ийм ингээд бясалгал хийж явахдаа харлаа. Яасан юм бол юу юм бол гэсэн чинь чи өмнөх төрөлтөө харсан байж магадгүй. Эсвэл өвгдээцээ харсан байх боломжтой. Хүмүүс ерөн тэгдгийн гэж ярьсан байгаа байхгүй юу. Тэр нэг эрчмийн гүйдлийг биеэрээ бол яг випшна бясалгал дээр бол эрчмийн гүйдлийг биеэрээ тэр чигээр нь явуулдаг. Дээрээс нь доошоо. Тэгэхээр хэрвээ 5 метрхүүгээрээ аль нэгээр нь бид ингээд мэдээлэл авдаг болыг гэвэл яг тэр хэсэгтээ төвлөрөөд энэ гүйдлийг байлгаад ах юм бол тэр хэсэг нь илүү хөгжгөнэ. Нийт биеэрээ ингээд удаан гүйлэх юм бол одоо бүх 5 метрхүү магадгүй жигд сэрэх магадaltaй юм шиг байна. Тэгэхээр ерөөсөө тэр нэг юм цахилгаан гэх юм уу юу юм долгион гүйдлийн урсгал энэ эд эсийг сэрээгээд байгаа болж таарад байна. За тэгсэн чинь би нөгөө өмнө нь ярьсан бэлгийн мэлми гэж яриад байгаа бөө гэгийн тарих гэдэг байгаа. Тэр тархины тухны голоос харалдаа тархин дотор одоо нэг босоо хэлбэртэй оршдог гэж яриад байгаа. Яг хаана нь гэдгийг бол би мэдэхгүй байна. Тэгэнгүүт би англиар ингээд 3 дахь нүд буюу third eye гэх ингээд хайнгууд манай зарим сонсогчдын хэлсэн тархины яг голд хэсэгт байдаг. Одоо би энэ зургаар нь оруулчих. Боргоцоо болчирхаа гэж монголоор хэлээд байгаа юм байна. Англиар болохоор pineal gland гэдэг бас л нөгөө юм боргоцоо ийм хэлбэрийнхэн дагуу ингэж нэрлсэн юм хэсэг байдаг юм байна. За энийг ингээд дахиад англи дээр судлаад үзэхээр гэхдээ ерөн бол аль ч усад яг энийг 3 дахь мэлми гэж ерөн хэлээд идэм байна. Яагаад энийг ингэж нэрлэдэг вэ гэхээр нэлээд олон шалтгаантай ингэнэ. Сайн судлагдаагүй байгаа тархины хэсэг юм байна. Тэгээд гэрэл хүлээж авдаг бас тархины хэсэг юм байна. Дээрэс нь энэ хэсгийг ингээд чочроогоод одоо цахилгаан гүйдэл долгионоор чочроох энэ хэсэг нь илүү идэвхтэй буюу ингээд ажиллагаатай байдаг ч юм уу арай хэмжээнд том байгаа тийм хүмүүс төр ажиглагдаг юм гэхээр тийм хүмүүс далд ертөнцийн мэдээлэлтэй буюу зарим нь бол хий юм хардаг ч юм уу гэж тодорхойлогдсон тийм хүмүүсийн хардгууг хардаг тийм хүмүүсийн тархины яг энэ хэсэг нь одоо идэвхтэй ажилдаг болохоор далд ертөнцтэй холбогддог тийм мэлми гэж одоо тайлбарлаад байдаг юм байна. Ярих нь их байд юм байна. Тэгэхээр би энийг магадгүй манай өвгдөөц бас ялгаагүй. Бидний түрүүнээс хойш яриад байгаа тэр эрчмийн урсгал тэр юм чинь тархины тэр хэсгийг идэвхжүүлэхэд бас ашиглаж болдог байх нь байна. Тэгээ ингээд цаашаа судалсан чинь тархинд ийм англиар бол wave гэж 5 төрлийн ийм давалгааг тодорхойлсон байна. Тархин дах цахилгаан гүйдэл долгион нь frequency гэдэг чинь давтамжтай герцээр хэмжигдэж байгаа. Тэгээд гамма, бета, альфа, тета, дельта гэсэн ийм 5 төрлийн wave урсгал долгион байт юм байна. За тэрний хамгийн бага герцтэй нь буюу дельта нь болохоор 0.5-аас 4 герц. Тэгээд унтах үед энэ долгион тархинд ингэж байдаг юм байна. Энэ давалгаа гүйдэл нь. За онгодууд болохоор энийг эрчим урсгал гэж нэрлэдэг юм байна эрчмийн урсгал. За энийг би болохоор монголоор гүйдэл долгион гэж нэрлээд байна. Англиар болохоор wave давалгаа гэдэг байна. Випшна бясалгал дээр энийг болохоор sensual буюу мэдрэмж гэж нэрлээд байна. Нэг л юмыг ярьж байгаа олон талын нэршил гэсэн үг шүү. Тэгэхээр одоо энэ тархин дах гүйдэл долгион нь унтах үед юм байт юм байна. Энэ зургаар ингээд тавьсан байна Тета гэдэг нь болохоор 4-8 Гц deeply relaxed буюу гүн гүнзгий тайвширсан үед гэж байгаа. Тэгэл альфа нь болохоор нэлээд тайван үед. За бета нь болохоор ер нь л ердийн амьдрал дээр ямар байдин тэр одоо юу гамма нь болохоор маш сайн төвлөрсөн үед.
Буюу одоо бид нар ингээд нэг юм одоо юу гэдэг одоо буудлагын тамирчин ингээд байгаа өнөлж байгаа хэсэг ч юм уу эсвэл бид нар ингээд нэг шийдвэр гаргах гээд байгаа чухал шийдвэр гаргах гээд байгаа эсвэл нөгөө шалгалт өгж байгаа ч юм уу тийм үед яах нь энэ гамма гэдэг 35 герц бүр энэс дэше байд юм шиг байгаа. Ийм одоо долгион гүйдэл тархиндаа ялгаруулж идэг байх нь байна. Тэгсэн чинь бясалгал хийж байгаа тохиолдолд бидний энэ нөгөө 3 дахь мэлхмийн энэ босон тэр дархийг идэвхжүүлдэг тэр долгио нь болохоор теда долгио гэж байна. Бясалгал хийх үед ялгардаг долгио нь теда. За дээрэс нь энэ ямар үед ялгардаг вэ гэхээр миний ойлгосноор бол яг хүн ингээд унтахын өмнөх нэг тийм завсрын үе байдаг штэ. Яг унтгаад нэг манарж байгаа нэг толгоонд нэг дүрсмөрс орж ирээл нэг зүүд рүү шилжгээл жоохон ингээл утах юм бол шууд тэр зүүд болоод явчих гээд байдаг нэг тийм үе байдаг да нэг завсрын. Яг тэр үе юм бэ гэж би бол ойлгоод байгаа. Тэгэхээр энэ долгио нь яг тэр унтахын өмнөх тэр үед ялгарна, дээрэс нь бясалгал хийж байгаа үед ялгарна гэж байгаа. Гэхдээ миний хувьд штэ энэ жоохон эргэлзээтэй. Би яасан бэ гэхээр бясалгал хийхдээ тэр одоо биеийнхаа хэсгүүдийг ажиглана гэдэг байгаа шүү дээ. Би тэр мэдрэмж амар ажиглах гад бүр нөгөө гамма руу орчод байгаа юм шиг байна. Маш нарийн төвлөрөх concentration хэсэгт нь очичоод яг ингээд биеийнхаа хэсгүүд дээр ажиглах гэхээр бүр амьсгалаа мартчихж байгаа юм чинь. Тэгэд амьсгалын одоо тасгалжуулагч гээд Монголд нэг залуу байлаа шүү дээ. Одоо нөгөө мандуулын подкастаар орсон. Тэр залуу чинь тэгсэн чинь хүн хитрхийн одоо юмд ингээд төвлөрөхөөрөө одоо компьютер дээр суугаад ажиллаа хийхээрээ хүртэл хүн ингээд амьсгаагаа төвчдөг гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би тэгдэм байх. Би яг ингээд юмд төвлөрөхөөрөө амьсгаагаа ингээд жоохон төвжих хандлагатай. Одоо ч гэсэн би ярихтаа бас ингээд амьсгаагаа ингээд гүйцэд ингээд урт авах хэвээр юмыг би богинохон аваад байгаа байхгүй юу. Тэр амьсгааны дасгалжуулагч залуугийн хэлж байгаагаар бол хүн 5 секунд аваад 5 секунд гарах ёстой гэж байна. Энэ 10 секундын амьсгаа чинь бүр хоногийн 24 цагт өгөн байх ёстой гинэ. Унтж яахтач тэр, ярьж яахтач тэр, ажиллаж яахтач тэр, бясалгал хийж яахт бол бүр тийм байх ёстой. Тэгсэн чинь би бясалгал хийж байгаад энэ амьсгалынхаа хугацааг ажилласан чинь минийх 6 секунд аваад байсан байхгүй юу. 3 секунд авлаа, 3 секунд гаргалаа. Тэрийг нэлээд удаашрууллаа гэдэг хүчээр яхад баг 8 секунд болж байгаа. 10 секунд болно гэдэг маань бас амар хэцүү юм билээ. Бид нар чинь одоо насаараа тийм богинохон амьсгалаад сурцсан юм байна шүү дээ. Тэгээд дээрэс нь ингээд юмд ингээд төвлөрөхөр бүр богиносчдаг тэр амьсгал нь. Эхний ээлжинд би зөв амьсгалах ёстой юм байна гэдэг дүгнэлтэн дээр бол хүрсэн. Надад одоо нэг тэгэл 5 метрхүүгээрээ сэрээгээл 70 ертөнцтэй холбогдоод энэ тэрийг дах надад бол чухал биш. Би ядаж одоо зөв амьсгална гэдэг маань бүх юмны суур байгаад байгаа байхгүй юу? Сэтгэл зүг тогтворжуулна, нойрыг сайжруулна, цусандах хөвчл төрөгчийн хангамжийг сайжруулна. Хүн ингээд богинохон амьсгалаад ирэнгүүт зүрх илүү ингээд ажилт юм байна. Яагаад гэхээр одоо би бага амьсгалаад байгаа учраас хүчил төрөгч гаднаас бага орж ирж байна шүү дээ. Тэгэнгүүт шууд ингээд хүчээр цусыг эргүүлэхэд тулд зүрх хүчтэй ажиллангууд 50 байж бясалгах ёстой хүн чинь зүрх нь энд хүчтэй ажиллаад байгаа байхгүй. Нөгөө үг нь ингээл бие ажиглал ингээл 50 тэр теда тархины үйлслэлээр ингээл явах ёстой хүн чинь амьсгал нь богино болоод хитрхийн нэг юм төвлөрөөд тэгээд ингээд миний зүрх илүү ажиллаад ийм байгаад гэсэн. Тэнгүүд миний хувьд л эхлээд би ямар ч нөхцөлд урт амьсгаа авч сурах хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэнд хүрчээд байгаа. За тэгээд хүмүүс энэ одоо 5 метрхүүгээрээ одоо энэ теда долгионыг ингээд тархиндаа төвлөрж байгаад гол хэсэгт нь төвлөрдөг ч юм уу яадаг чи ингээд ямар ч байсан энийг ингээд биеэрээ гүйлгээд нэг хэсэгтээ төвлөрөөд ч юм уу ингээд ах юм бол 70 ертөнцтэй холбогдох мэдээллүүд нь сайжрах нь байна. Гэхдээ дээрээ инкийнхаа өмнө эхлээд 5 метрхүүгээ цэвэрлж таарах нь байна. Тэхийн тулд нэмэлт мэдээлэл авахгүйгээр сошиал орчинд орохгүй телевиз үсггүйгээр одоо дотогшоогоо өнгийн гэх юм уу да өөрийгөө ажиглаад ч юм уу эсвэл байгальд байгаад байх юм бол нэлээд сайн бясалгал болох юм байна. Би сая нэг 8 хоног энэ зүүн аймгаар явлаа л да. Тэгээд гисэн чинь миний нөгөө Випшнагийн 10 хоногт байснаас илүү би гоё юм бодохгүйгээр байла. Миний хувьд бол
Зүүн аймагуд ч ерөөсөө ингээд тал, ногоон тал, уул бараг нэг байхгүй би тийм талаар байнга тавьсан байхгүй. Тэгэл үнэхээр бараг хүний толгоонд юм орж ирэхгүй юм чинь. За хязгааргүй ингээд тал дундор ингээд машинтай ингээд давхиад ийн гэдэг чинь ерөөсөө хүний толгой цаанаасаа л нэг ажиллахгүй юм билээ. Бүр ингээд орчлын ертөнцөөс нэг хэсэг тасарж байгаа юм чинь нэг уц муцсан шүлжээ байхгүй. Сайхан те хидэх өдрөөч мартцсан ингээд зүгээр л юм гоё аялал зах хязгааргүй юм тал хараал ингээд явчих юм бол говьд байж болж юм те. За эсвэл ой модон ч гэсэн юм бодогддгүй штэ. Тэгэхээр надад бол байгальд хэд хоноод ингэх нь бол тэр өдөр шөнөгүй бясалгал хийснээс илүү үр дүнтэй байж чадсан гэж би бол хувьдаа үзэж байгаа. Тэгэл нөгөө аяллаас ирээл би бүр амар унтсан. Хэд хоног бүр нам унтсан. Нойронд айгүй сайн болсон. Тэгэхээр яг хүн болгоны тэр нөгөө 5 метрхүүгээрээ нэмэлт мэдээл авахгүйгээр байх тэр арга нь өөр байж болно л та. Тэр аргаа өөрөө бодож олоод надад арай илүү юунд айл арган тохирох юм те. Зарим хүмүүс болохоор ингээд гэртээ зураг зурдаг ч юм уу те. Эсвэл зарим хүмүүс одоо сүлжмэл одоо оймс юу хийдэн те. Ингээд сүлжмэл юу чинь тэрийгэл ингээд хийх чинь бас нэг төрлийн бясалгал болж байгаа байхгүй. Тэгэхээр янз бүрийн мэдээллээс хол байх тэр арга техникээ өөрснөө олоод 5 метрхүү цэвэрлэх хэрэгтэй. Тэгээд ерөн бол нөгөө даалт ертөнцтэй холбогдгийг нөгөө л 6 дугаар дахиад л яригдах гэдэг. Тэгэхээр тэрийгээ дахиад сонсчвол бас зүгээр юм шиг санагдлаа. Би одоо дахиж тавтаад яриад яах вэ? Одоо монголчууд болохоор бөөгийн тарих гэд нэрлэж байгаа те. Тархины хэсгийг идэвхжүүлэх 4 арга зам байж болохоор дүгнэлт гарч ирж байгаа. Нэгт нь бол угаасаа л төрөлхийн тэр хүний энэ тархины хэсэг нь сайн ажилтдаг хүн байж болно. Ерөнхийдөө зүүн бэлэгтэн гэж яриад байгаа ийм хүмүүсийг тэр дотор бөө улаач эднэр орж байгаа. За хоёрдугаарт нь болохоор улаач хүмүүсийн тархины энэ хэсгийг тэгээ онгодууд нь автоматар нээх нь вэ, хаах нь вэ тэгж болдог байх нь тий. За бүр ингээд ажиллагаагүй болгох нь цаашаа энэ төр зүрийн тэр идэвхжүүллийн бууруулж болдог, идэвхжүүлж болдог. За ийм боломжтой юм байна гэж ойлгож байна. За 3 дугаарт нь болохоор зарим хүмүүс яг үхлийн зааг дээр те авт тусалд ороод ингээд нэг тийм гинтийн зочролд болсны дараа далтын юмсыг хардаг болсон гэдэг ийм түүхийг нэлээд их сонсч ирсэн баг те. Тэгэхээр энэ тархины хэсэг нь болохоор жирийн үед бол бараг нэг ажилтгүй юм байна л та. Ажиллах шаардлагагүй. Гарт баригдах, нүдэнд харагдах зүйлсийг л бид нэр амьдралынхаа турш мэдэрч ингэж харьцаж байгаа учраас баруун зүүн хэсгийн тархил ингээл ажиллаж идэг. Тархины одоо муу судлагдаад байгаа тэр хэсэг бол нэг ажилтгүй юм байна. Хизээ ажилтгүй гэхээр бүр ингээд хүний тэр баруун зүүн тархи нь юу хийхээ мэдхээ байх цагт гинтийн шоконд ороод хүн өөрийгөө аврах одоо яаж аврахаа ч юм уу мэдэхгүй тэр шоконд орсон цагт бөөгийн тархи гэдэг байгаа. Тэр 3 дахь мэлми тэр гарц гаргалгааг одоо олохын тулд биеэ аврахын тулд гэх юм уу юу хин огцом ингэж сэргэлт өгдөг юм байна. Тэр тархинд одоо зүрхэн зогсон хүмүүсийг ингээд цахилгаан хүчлэлээр ингээд зохиулдаг шүү дээ. Яг тэрэн шиг тэр тархинд нь ийм огцом гинтийн сэргэлт ийм цахилгаанаар зохиулж байгаа юм шиг юм болт юм шиг байгаа. Тэгээд тэр тархин нэгэнт ингээд тэгж сэрэгцэн байгаа учраас цаашдаа ч гэсэн тэр сэрэгсэн чигээрээ далтын ертөнцтэй ингээ холбогдоод явчтай юм шиг байгаа. За энэ аргыг онгодууд бас хэрэгэлдэг гинэ улаач дээрээ. Бүр хүний тэр биеийн байж болох цаад хязгаарыг давуулаад бүр баг өхөнгөө алдтал нь тэр биеийн тэр хүчийг цэнгийг ингэж бууруулад юу ч хийлэгдэмдээ мэдхгүй өстө баг хэд хоног бөөлүүлдэг ч юм уу яадаг чинь хүч чадлыг бүр шавхсан тэм зүйл хийгээд ирэхээр нөгөө тархич нь ажилдаг гэж байгаа байхгүй юу. Онгодууд хэрэгэлт юм байна. Гэхдээ энэ бас нэлээд аюултай. Туршлагатай л онгодууд хийхгүй бол ингэж яагаад нас орсон улаачид бас их байдیں гэсэн. За дөрөв дэх арга нь бол хамгийн аюул багтаа арга буюу одоо саяны хүн өөрөө чимээ урсгалаар тэр хэсгийг идэвхжүүлэх одоо гүйдэл долгионоор гэж байгаа тийм. За энийг болохоор одоо бясалгал дээр хэрэгэлдэг болж таарч байна тийм үү. Тэгэхээр энэ аргаар аажимдаа тэр хэсгийг одоо сайжруулах тийм арга байна. За энэ борцоо булчирхайг хатангаршуулдаг бас нөлөөнүүд байдаг гэж одоо барууныхан судалсан байна. Жишээ нь нөгөө фотор ч тэгэж чулуужуулах нөлөө үзүүлдэг. Гинэ одоо фотортой оо гэж ярьдаг шүү дээ. Тэгээд зарим юун дээр арай хэтрүүлдэг ч юм уу юу чинь тэр фотортой оог ингэж хүмүүст хэрэглүүлж байгаа нь тэр далд ертөнцтэй холбогдох тэр бэлэг талын мэдээллээс холдуулахын тулд зориудаар ийм фотортой дэлхийн нийт хүмүүст хэрэглүүлж гинөө нэг тийм юм мэдээллүүд англи хэл дээр байна.
магадгүй л юмыг бол бас тэгтээ айл ал тал өнцгөөс нь ингэж харж бусад мэдээлэлтэй харьцуулах хэрэгтэй. Тэгэхээр фоторгүйгээр үндэсний манай нөгөө Баатар брендийн онууд ч бас байна те. Савлгаан ч гэсэн айгуу дайггүй. Дахин боловсруулагддаг түүхий дээр хийсэн байх жишээний те. Тэгэхээр үндэсний маань брэндүүд ер нь бол монголчуудад бол их зүгээр санагдаад байгаа. Тэгэхээр монгол брэндүүдээ бас судалж хэрэгжилж байгаараа гэд энэ дэлмаар бас хэлжээ. Тэгээд эцсийн дүгнэлт бол ерөөсөө л тэр бидний биендих ялангуяа тархиндах тэр долгион гүйдлэл идэвхжүүлэхэд бол тэр далд ертөнцтэй холбогдох боломжтой. Гэхдээ анхаарах юм байна. Бид нар ингэж идэвхжүүлснээрээ бас яах эрсдэл байна уу гэхээр сэтгэл гутралд орох, сэтгэл хоосролд орох тийм үе шат байгаа. Тэр үе шатыг давж чадахгүй хүмүүс бол одоо сэтгэц мэдрэлийн өвчтөй болдог, зарим нь бүр амиа хуралдаг тийм тохиолдлууд байна. Бяцлаглаар явж хагаад ингэж харж байна, хараагүй байна гэдгээ ялахгүй байгааг солиорол гэж хэлээд байна. Төсөөлөн бодох чадвар сайтай бодит байдал хий ертөнц гэдгийг ялгахаа байхыг хэлээд байгаа юм аа. Хим хэмжээсээ алдаад ирвэл солиотой гажигтай гэдгээрээ дуудулдаг. Онгодын догшрол гэж байгаад ямарваа учир шалтгааныг эрүүл ухаанаар шийдэж чадаагүй бол солиорол болно гэж юм. Тэгэхээр ямарваа зүйлийг эрүүл ухаанаар гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр эхлээд өөрийгөө маш сайн хөгжүүлсэн мэдлэг мэдээллээр бэлтгэсэн бэжиж энэ далд ертөнцтэй холбогдохгүй бол эвгүрнэ гэсэн үгээр цааж байгаа. Улаач нь ямар байх ёстой гэхээр зөв тэсвэр төвчээртэй цэгцтэй байх гэж байгаа. Тэгэхээр энэ яг бясалгал дээр бас яг л нэг юм хийлгээд байна гэсэн үг. Бясалгал хийх дараа 10 хоногийн хугацаанд угаасаа тэсвэр төвчээр нэлээд шаардна. Тэр дундаас нь цугтдаг хүмүүс бас нэлээд байсан. Зөв байх гэдэг бол те мэдээж одоо зөв ёс зүйтэй, ухамсартай бэжиж энэ зүйлээр оролцохгүй бол бас л эвгүй те. Далд ертөнцөөс бид нар дандаа нэг гой сайхан те сахиусан тэнгэрүүдийг харах гэдэг юм биш. Тэнд жөтгөр бас байгаа. Өөрөө зөв явахгүй бол жөтгөртөө нийлэх магадaltaй гэсэн үг. Жөтгөрд одоо сүнсээ худалдах гэж ярьдаг те. Одоо бурхан юм болов уу гэж бодож байгаа жөтгөр дагаа явчих чад. Тиймэрхүү юм гарах учраас өөрөө маш зөв байх хэрэгтэй. Тэгээд цэгцтэй гэж байгаа. За цэгцтэй гэдэг маань бидний бодол цэгцтэй бэжиж үг хэл цэгцтэй болдог. Үг хэл цэгцтэй бэжиж үйлдэл цэгцтэй болдог гэж байгаа. Одоо зарим нэг энэ бэлэг талыг судалж байгаа ингээд сонирхдаг хүмүүсийн одоо янз бүрийн юмны доорх сэтгэл байна. Тэгээд сошиал орчинд тавьсан постуудыг харахаар амар замбраагүй байх тохиолдол их байна. Хүн уншаад ойлгохгүй өгүүлбэр зүй маш алдаатай. Имэх замбраагүй цэгцгүй байгаад байгаа харагдаг. Тэгэхээр тэр хүн яасан гэхээр бэлэг тал руу жоохон шунж байгаа сонирхож байгаа хэдий боловч өөрөө арга талынхаа бодлыг цэгцэлж амжаагүй байх гэсэн үг. Арга бэлэг хоёр яг тэнцүү бэжиж энэ амжилт олдог ямар ч тохиолдолд. Тэгэхээр арга тал нь олигтой хөгжөөгөн бэжиж бэлэг тал гэл ингээл нөгөө энэ тал руу явж байгаад ингээд солиоролд өртөх үе, сэтгэц мэдрэлийн өвчтөй болох үе. Шууд нөгөө тархин тэрийг хүлээж авч чадахгүй найх нь штэ. Одоо энэ дэр ингэж хамгийн эхлээд улаач нь өөрөө бэлэн болгосон байх хэрэгтэй гэж байгаа. Сэтгэл зүйн бэлэн болсон байх хэрэгтэй. Тэр ямар ертөнцийг харах гэж байна, ямар мэдээлэлтэй холбогдох гэж байна. Одоо эн чинь бол баг буцах зам байхгүй гэж байгаа байхгүй. Англи бусад хэл дээр ч гэсэн бас энийг одоо сануулсан байгаа. Одоо энэ далд ертөнцийн мэдээлэлтэй ингээд нэг л яачих юм бол одоо тэ боллоо эн чинь муухай юм байна гэх боломж байхгүй. Тэгэхээр чи юутай хутгалдах гэж байгаа, юутай ингэж орооцолдох гэж байгаа тэ гэдгээ өөрөө маш сайн мэддэг сэтгэл зүйн үнэхээр бэлэн тэ болж ийн. Би мухагийн хүлээж авч чадна гэсэн сэтгхүүтэй бэжиж энэ зүйлээр оролдоо гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрөөсөө асуулт тавих хэрэгтэй юм шиг байна. Би үнэхээр энэ одоо 5 метрхүүгээр энэ мэдрэмжүүдийг одоо авъя. Энэ талд ертөнцийн мэдээлэлтэй холбогдъё. Яг яах гэдэг. Яг чамд ямар ашигтай юм? Чамд ашигтай юм уу? Хинд ашигтай юм? Эсвэл чи байгаль дэлхийд ашигтай болоо тэр мэдрэмжүүдтэй холбогдох гэдэг юм уу? Ан амьтан хайрлах гэдэг юм уу? Яг ямар ашигтай болоод тэр 5 мэдрэмжүүдийг хөгжүүлж тэр мэдээлэлтэй холбогдох байгаа гэдгийг маш сайн өөрөөсөө асуугаад үнэхээр ашигтай байгаад тэ хэрэгтэй байгаад зайшгүй шаардлагатай болол энийг хийгэрэй гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Миний хувьд. Тэр энэ цаад учрыг хүмүүс тайлбарлахгүйгээр тийм бясалгал, ийм бясалгал тархий чинь тэгж хөгжүүлэн тэ ингэснээрээ тийм юм сурдаг болно, ийм юм болдог болно гэд ингээд гадаад дотоодын хүмүүс бас мөнгө хийгээд байгаа юм шиг байгаа юм.
Тэгэхээр бид нар заавал тэр хүмүүст ингээд мөнгө төлөөд ямар ч шаардлагагүй энэ бясалгалын тарихыг идэвхжүүлж байгаа энэ цаад учрыг ойлгож болох ийм сайхан номнууд гараад ирсэн байна те. Бидний өвөг дээдсийн ухаанаар бүтсэн ийм номнууд байна. Тэгэхээр бид нар хүсгэл юм бол ямар ч далд ертөнцийн тэр айхтар нууцлаг тийм сүрхий мэдээллүүдийн цаана маш энгийн зүйл байгааг бол ойлгох боломжийг өгсөн ийм номнуудаа судлаад ойлгочих боломжтой ийм сайхан цаг үед бол амьдраад байна. Тэгэхээр миний хувьд бол би заавал энэ далд ертөнцтэй өөрийнхөө энэ зөв мэдрэмжийг холбоодох шаардлагагүй бүх мэдээлэл номноос авчиж байгаа учраас миний хувьд бол нэг шаардлагагүй санагдаад байгаа. За тэгээд яах нь бол таны шийдвэр. За тэгээд өнөөдрийн хүргэсэн мэдээллийг та бүхэн сайн шеэр хийж өгөөрэй. Энэ бол далд ертөнцтэй холбоотой өөрийнхөө энэ сэрхүү мэдрхүүг хөгжүүлэх гээд байгаа, сонирхоод байгаа бүх хүнд хэрэгтэй дугаар байх гэж бодож байна. Яг 100% миний энэ дүгнэлт зөв байх албагүй. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө хувийн шүүлтүүрээр бас оруулаад гаргаарай. Ер нь ямар ч мэдээлэлтэй би сайн цензуртэй шүүлтүүртэй байгаарай гэдээ бүр би бол та нарын тархийг бас угаагаад ижиж мэдэн шүү. Тэгэхээр сайн шүүлтүүртэй мэдээлэл тандж байгаарай. За тэгээд donation явуулж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүгдийн явуулж байгаа donation надад маш их хэрэг болж байна. Би одоо private Facebook group дээр бол live хийж байгаа те. Нэг видеогоор янз бүр юм хийж байгааг болохоор бичлэг хийж байгааг болохоор гэрэл мэрэлгээд бас жоохон тогтчууллаа. Тэгээд сайжруулж байгаад би бичлэгээр удахгүй подкастаа явуулдаг болох гэж байгаа. Тэгээд дараа нь англи хэл дээр бичлэг хийх гэж байгаа учраас бас бэлтгэл хангах хэрэгтэй байгаа. Donation маань нэлээд тус болж байна. Энэ бэлтгэл хангах дээр. За тэгээд private group дээр болохоор эхний лайва хийсэн байгаа. Тэгээд дээрэс нь 2 бичлэг оруулахаар бэлтцсэн байна. Одоо богино бичлэг гэх юм уу. Тэгээд зөвхөн би яриад ахгүй тэр группт манай байнгын сонсогчид нэгдэж байгаа учраас хоорондоо ярилцах, хоорондоо харьцах тэр нөхцөлийг бүрэлдүүлэх гэж би нэлээд хичээх болно. За тэгээд мөнгөнд дүн хамаарахгүй 8-аас дээш удаа donation явуулсан хүмүүсийг private group-тэй ураад эхлээд явж байгаа. За үнэхээр 8 удаа явуулах боломжгүй хүмүүс маань нэг дор явуулаад тэгээд мэйл илгээгээд за ингээд яасан шүү гэд явуулчих болно. Тэгэд нэрээ гармаа 1984 гэсэн мэйл хаяг явуулсан хүн эргээд холбогдвол сайн байна. Тэр мэйл хаяг руу би нөгөө группийнхаа линкийг явуулахаар очихгүй ингээ алдаа заагаад 2-3 удаа ингээд явсангүй. Тэгэд энэ хүн маань эргээд надтай холбогдвол сайн байна шүү. За тэгээд энэ дугаараа ингээ өндөрлөө. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.